Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн монгол хэлний хичээлдээр дараалсан 3 гэгүүлэгчийн дүрмийг үзнэ. За хичээлийн эхэнд өмнөх мэдлэгээс сэргээн ярилцъя. За эдгээр үгэнд орсон балархай ах шиг ямар үүрэгтэй байна вэ? Үүнийг ярилцаарай. Тэгвэл хэлний үзүүрийн энийг хэлний угийн инээс хоолойн гэвсгийг хэлний гэгээс ялгахын тулд хэлний үзүүрийн энэ хоолойн гэвсгийн ард нь бичсэн балархай ах шиг нь ялгах үүргээр орох ба түүнийг ялгах ах шиг гинэ гэж бид энэ дүрмийг өмнө үзсэн. Тэгвэл торог гэдэг үгэнд орсон балархай ах шиг нь гэвсгийг ялгаж байна. Услна гэхэд орсон балархай ах шиг нь энэ үсгийг ялгаж байна гэсэн үг. Тэгэхээр үгийн эдгээр үгэнд орсон балархай ах шүүд нь ялгах үүргээр орсон байна. За өнөөдрийн хичээлд оръё. За давхраг, дурсан, азраг гэсэн 3 үгийг бичсэн байна. Үг бүрийг 2 янзаар бичжээ. Аль нь зөв бичсэн бэ? Яагаад зөв гэж бодож байгаагаа ярилцаарай. Яагаад давхраг гэдэг үгийн балархай ах шиг нь 2 янзын байрлалд байна вэ? Аль нь зөв юм болов хүүхдүүдээ? За тэгвэл багш нь зөв бичвэрийг үзүүлээ. Зөв бичвэр нь эдгээр бичвэр байх нэ. За ямар дүрмийн дагуу ингэж бичснийг одоо тайлбарлая. Дараалан орсон 3 гэгүүлэгчийн 3 дугаар нь хэлний үзүүрийн энэ хоолойн г 2-ын 1 бөгөөд түүний арын балархай ах шигээр тухайн үг төгсвөл тэр балархай ах шиг сонсогдохгүй учраас энэ ба г-ийн өмнө богино нэг шиг бичнэ. За энэ дүрмийг тэмдэглээд аваарай хүүхдүүдээ. Дараасан 3 гэгүүлэгчийн дүрм гэж үнийг хэлдэг байх нь. За жишээндээ тайлбарлая. Үзэгт гэдэг үгэнд г гişгт гэгүүлэгчийн дараа д заримдаа гэгүүлэгч их шиггүй бичигдсэн байна. За үүн дээр нэ гэсэн хэлний үзүүрийн энэ үсгийг залгуурыг залгахад дунд нь гэсэн богино нэг шиг жиргэлжээ. Яагаад гэхээр г-д 2 маань дараасан 2 гэгүүлэгч байна. Үүн дээр энэ гэсэн гэгүүлэгчийг залгахын өмнө бид дүрмээ санах ёстой. Тэгвэл энэ залгуур маань хэлний үзүүрийн энэ үсэг байгаа учраас дунд нь их шиг жиргэлсэн байна. За дүрмээ дахин нэг уншаарай. Тэгээд бичиж тэмдэглээрэй. Дараалан орсон 3 гэгүүлэгчийн 3 дугаар нь хэлний үзүүрийн энэ хоолойн г 2-ын 1 бөгөөд түүний арын балархай ах шигээр тухайн үг төгсвөл тэр балархай ах шиг сонсогдохгүй учраас өмнө нь богино нэг шиг бичнэ гэсэн дүрм байна. За энэ дүрмийн дагуу давхраг, гадраг, азраг гэдэг үгнүүд нь өмнөө их шиг жиргэлсэн байх нэ. За төвөр өгүүлбэрийг уншаарай. Даалгавар дараасан 3 гэгүүлэгчийн дүрмээр бичсэн үгийг олж тайлбарлаарай. 2 дугаарт нь дээрх төвөр өгүүлбэрүүдийг уншаад зөв цэвэр сайхан хуулан бичээрэй. Ямар үг дараасан 3 гэгүүлэгчийн дүрмээр бичигдсэнийг олж тодорхойлоорой. За дараагийн дасгал эдгээр үгнүүдийг хуулж бичээд нүдлээрэй. Бүгдээрээ дараасан 3 гэгүүлэгчийн дүрмээр бичигдсэн үгнүүд байна. Тэгвэл эдгээрийг
нүүдлэн бичээрэй. Дараагийн дасгал дараах үгсийг яаж бичсэнийг тайлбарлаарай. За гэмт, цант, сүүдэрт, уст, мөст гэсэн үгнүүд байна. Эдгээр дээр нэ, нөө залгуурыг залгачээ. Тэгэхэд яаж бичигдсэн байна вэ хүүхдүүд ээ? Ажиглаа. За тэгээд тайлбарлая. Гэмт гэдэг үгэн дээр нэ гэсэн залгуурыг залгахад өмнө нь гэсэн богиношгийг жиргэлсэн байна. Яагаад гэхээр энэ залгуур нь хэлний үзүүрийн энэ үсэг байгаа учраас өмнө нь их шиг жиргэлсэн байна. За мөн цант гэдэг үгэн дээр наа залгуурыг залгахад өмнө нь их шиг жиргэлсэн байна. Сүүдэрт гэдэг үгэн дээр нэ залгуурыг залгахад мөн өмнө нь их шиг жиргэлжээ. Уст гэдэг үгэн дээр наа залгуурыг залгахад устан гэж их шиг жиргэлсэн бол мөст гэдэг үгэн дээр нөө залгуурыг залгахад мөстөн гэж богиношгийг бичжээ. Эдгээр үгүүд нь бүгд дараасан 2 гэвлэгчээр төгссөн байна. Дээр нь хэлний үзүүрийн энэ залгуурыг залгахад өмнө нь дандаа богино шиг жиргэлжээ. Дараах үгсэд тохирох залгуурыг бие даан зөв залгаж бичээрэй. Бичснээ шалгая. Тэгээд найздаа тайлбарлаж өгөөрэй. Бие дааж сурах бичгийн 131-р хуудасны дасгал 5, 6-г зааврын дагуу хийгээд өнөөдрийн үндсэн дүрмээ тогтоогоорой. Хичээлдээ идэвхтэй оролцсон хүүхдүүдтэй баярлалаа.